Оо. Эвлэрүүлэн зуршлах ажиллагаа гэдэг нь юу юм бол? Эвлэрүүлэн зуршлах ажиллагаа гэдэг чинь талуудын хооронд үүссэн маргаан асуудлыг харилцан ярилцсны үндсэн дээр буюу хин хийнийх нь талд ашигтай шийдвэр гаргах ажиллагааг хэлж байгаа. За энэхүү ажиллагаанд маань болохоор эвлэрүүлэн зуршлагч гэдэг хүн оролцдог. Энэхүү субъект нь хөндлөнгийн байр сууриас ажиглалт хийх тухайн ажиллагаанд маань болохоор ерөнхийдөө чиглүүлэх бүрэг бүхий байдаг. Сайн байна уу? Та хоёрт л одоо ирсэнд баярлалаа. Үүний өмнө тэгэхээр өнөөдөр уулзалтын зорилго бол хин нэгний буруутгахтай биш, харин хүүхдийнхээ хамгийн сайн ашиг сонирхолтой нийцсэн шийдлийг олохтой байгаа л ярилцахад туслана. За ээжийн талаас яг ямар одоо асуудал гарсан бэлээ? Викторийн одоо гэр бүл саснаас хойш би ерөөдөө хүүхдээ асраа хамгаалах эрхүүдийг авсан байгаа. За үүний дараа ерөөдөө аавтай ингээ бүрэн уулзуулнаа гэдэг бодолтой байсан. Гэвч энэ хүн маань ерөөдөө өөр амьдрал зохиогоод хатрын амьдралтай болсон. За үүнээс маань үүдээд хүүхд маань огт танихгүй хүнтэй хамт байна гэдэг нь тэр хүүхдээ маань аюулгүй байдал гэдэг зүйл хүндүдэх боломжтой. Тийм болохоор би хүүхдийн аюулгүй байдал, эрүүл аюулгүй орчин амьдрах эрхийг хангахын тулд энийг ерөөдөө эсэргүүцсэн байр суурьтай байгаа. Чи яараа хэтрүүлээд байна шүү дээ. Би зүгээр л хүүхдтэйгээ л байх хүсэж байна. Би зүгээр л өөрийнхөө амьдралаар амьдарч болох уу? Тэгэхээр одоо байр сууриа одоо та хоёр маань боيو талууд маань одоо төр хойш нь тавиад жинхэнэ хэрэгцээгээ бид нар одоо ярилцах хэрэгтэй. Юу байна гэхээр одоо ээжийн хувьд одоо хамгийн чухал зүйл юу байгаа вэ? Хүүхэд 50 аюулгүй байх хэрэгтэй. Тийм байж чадах юм бол миний хувьд бол ерөнхийдөө асуудалгүй. Би ганц хүүхдтэйгээ хүн ойр байгаад надтай ойрол байлгаж цаашдаа хамтдаа амьдрахыг хүсэж байгаа. Хэрвээ хүүхэд маань энд ингэ байсан бол надаас болж ээж хоёр маань одоо дахиж бити маргалдаасаа гэж хамгийн их бодож үсэх байсан баг. Юу нь одоо хүүхдийг шин хүнтэй тэгээ удаан биш ер нь богино хугацаагаар бол одоо танилцуулах боломж байгаа юу аав юу? Багаар танилцуулаад надтай ойр байх нь бол миний хувьд асуудалгүй. Угаасаа хүүхдийнхээ сэтгэл зүг бодсон штэр ингэж яаруу тавчуу бол ерөөсөө байлгамааргүй байгаа. Тийм болохоор ингээд ядаж 2-7 хоноод нэг ч юм уу тийм уулзалтаар давтамжтай байвал ер нь бол зүгээр байх. Тэгээд эхний байдлаар танилцаад дараа нь тутасах ч юм уу тийм байхгүйгээр шууд ингээ хүүхдээ хамт надтай ингээ байн хамт бай гэд ингээд байгаа өнцг нь бол ерөөсөө таалагдахгүй байгаа. Ер нь бол тэгвэл одоо уулзалтын цаг те одоо аавтай болон одоо шинэ хамтагчтай ингээ хамт уулзуулах цагийн хувьд тогтмол болвол те юм одоо тогтмол нөгөө талаараа ойлгомжтой. Яг би энэ өдөр ингээ шүү гэдгийг ингээд тодорхой болгох юм бол энэ нөхцөл байдал ямар байна вэ? Асуудалгүй. За тэгэхээр ер нь бол мэдээлэлээ та хоёрын хувьд л одоо ил тод хуваалцах чадна гэж үзэж байгаа юм байна шүү дээ тий. Одоо хоёр тал маань бол одоо санал нэгдэж гэж харж байна. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор одоо талууд маань эвлэлийн гэрэн дээр гарын үсэг зураад тэгээд хүүхдийнхаа одоо төлөө хамтран болов шийдэл гаргаж чадлаа. За эвлэлийн гэрэн дээр гарын үсэг зураарай. За ойлголаа. Байж та эвлэрлийн гэрээ гэж юу нь юу илээ? Маргаан буюу тодорхой санал зорилттой асуудал эвлэрүүлэн зуршлах ажиллагаа явуулсны үр дүнд талуудын хооронд бичгээр эсвэл захин хэлбэрээр хийсэн хэлцлийг ойлгодог байх нэ. Үүний нэг давуу тал нь бид нар шүүхэн журмаар явах шаардлагагүйгээр өөрсдийн хувьд цаг хугацаа болон санхүүгийн хувьд хэмжигтэй байдаг байна. Эвлэрүүлэн зуршлагч гэж юм бэ? За тэгэхээр эвлэрлийн тухай хуулийн 4.1-3-т заасан тухай маргаанд одоо зуршлуулахаар талуудын хооронд сонгосон буюу зөвшөөрсөн мөн одоо энэ маргааны талаар шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий мэрэгсэн этгээдэг болвол эвлэрүүлэн зуршлагч гэж хэлдэг байна.